За сайн байцгаана уу. VT Markets-ийн төлөөлөгчийн газраас зөргөө миний бие та нарт VT Markets дээр хэрхэн яаж дансаа нээх вэ? Бас дээрэс нь яаж цэнэглэх вэ гэдэг бичлэгүүдийг та нартай хүргэхэд бэлэн болоод байна. За тэгэхээр мэдээж эхний ээлжинд хэрвээ та энэ бичлэгийг үзээд сууж байгаа бол энэ бичлэгийн доор description хэсэг дээр та нарын яг VT Markets гэсэн линк нь байгаа. Та тэр линк дээр дараад дансаа нэх боломжтой шүү. За мэдээж эхний ээлжинд Country of Residence гэсэн хэсгийг сонгоод Mongolia гэж тэмдэглэнэ. За тэгсний дараа имэйл хэсэг дээр өөрийнхөө хэрэглэх имэйлийг та бичиж өгнө. За мэдээж бичснийхэн дараа та доор өөрийнхөө пассвортыг өөрөө зохиож бичиж өгнө. За пассвортоо зохиосны дараа танд мэдээж энэ доор байгаа стандартуудын шаардлагуудыг танд тавьж өгсөн байгаа. Энийг мэдээж анхаарч хэдүүлээд пассвортоо зохионо. Тэгсний дараа referral гэсэн зүйл дээр та тодорхой хэмжээний хэрвээ арилжааныхын сургалтанд сууж байгаа бол тэр сургалтынхаа ч юм уу эсвэл өөрийнхөө ч юм уу referral кодыг бичиж өгөх боломжтой. Миний тохиолдол дээр энэ дээр гэсэн кодыг бичиж өгч байна. За мэдээж бүх зүйлийг бүгэлсэний дараа та Open Live Account гэдэг дээрээ дарах болно. За мэдээж данс нэгэд орсны дараа та энэ чи өөрийнхөө хувийн мэдээллийг оруулж өгөх хэрэгтэй байдаг байгаа. Энэ дундын нэр гэж байдаг. Хэрвээ танд дундын нэр ч юм уу эсвэл хоч моч байхгүй бол та энэ хэсгийг заавал бүглүүд авах шаардлагагүй. Ихсний дараа та мэдээж first name буюу өөрийнх нь нэрийг тэгээд last name буюу овгоо оруулнаа. За тэгсний дараагаар та энэ чи өөрийнхөө төрсөн өдөр он сарыг оруулж өгөх хэрэгтэй байдаг байгаа. За тэгсний дараа та доор нь өөрийн утасны дугаарыг оруулж өгөх хэрэгтэй байдаг байгаа. Та мэдээж next гэдэг товчийг дарах болно. Мэдээж үүний дараагаар та ийм нүүрэн дээр ирэх болно. За энэ нь яадаг вэ гэхээр та өөрийнхөө дансны MetaTrader 5 байх уу, 4 байх уу, эсвэл ямар төрлийн данс байх уу, эсвэл ямар ханшаар арилжих уу гэх мэт зүйлсийг та өөрөө энэ чинь сонгож өгдөг байгаа. Тэгэхээр маш анхааралтай сонгох хэрэгтэй байх нэ. За мэдээж Choose Trading Platform гэж байгаа. Энэ нь болохоор мэдээж та MetaTrader 5 дээр арилжаа хэмээр байна уу? Эсвэл MetaTrader 4 дээр арилжаа хэмээр байна уу? Гэдгээ та энэ чэнэс сонгож өгдөг. За тэгээд choose account type гэж байгаа. Энэ нь болохоор та ямар төрлийн аккаунтыг нэмээр байна гэдгээс шалтгаалдаг. За мэдээж стандарт STP гэдэг нь хэдүүлэнгийнх нь мэддгээр хамгийн энгийн данс нь. Харин стандарт STP swap free гэдэг данс нь өөрөө хонуулахад ямар ч тийм төрлийн шимтгэл авдаггүй данс байгаа. Маш сонирхолтой. Одоо тэгсний дараа миний хувьд бол мэдээж стандарт STP-г нь одоо бол туршиж үзнэ. За тэгээд choose account currency гэж байгаа. Буюу дансныхаа ханшийг сонгоорой. За мэдээж хэдүүлэнгийнхэнс хамгийн сайн мэддэг US доллар тийм ээ, Америк нэгдсэн улсын доллар, Австрали доллар, тэгээд Их Британий паунд, тэгээд Канад доллар, евро, тэгээд Japan yen гэж байгаа. За тэгэхээр хэдүүлэнгийнх нь хувьд мэдээж хамгийн олон сонгогддог ханш нь өөрөө USD байдаг. За тэгэхээр миний хувьд бол USD хамаагүй амар санагддаг учраас би USD-г сонголоо. Хэрвээ Австралид байдаг ч юм уу, Их Британд байдаг ч юм уу, Канадад байдаг, эсвэл Европт байдаг ч юм уу, эсвэл Японд байдаг ч юм уу, тийм хүмүүс байвал энэ чинээс яг тэр ханшаа сонгож болно. Яг тэр валютаа сонгож болно. Австралид байдаг бол Австрали доллар гэх мэт тийм ээ. За мэдээж create password for account гэж байгаа. За энэ нь болохоор таны данс руу одоо мэдээж MetaTrader 5 руу тийм ээ нэвтэрж орохдоо хэрэглэгддэг пассворд. За энийг болохоор өмнө нь болохоор олон брокерууд өөрсдөө шууд нэг сайтн дээр нь бүтээж орсон пассвордоор ордог бол
Энэ дансан дээр энэ брокер дээр шал өөр ертөнц. Энэ болохоор хоёр хэмжээний одоо нэг тийм хамгаалалт үүсгэж байгаа гэсэн үг. Итгэхэд маш боломжийн. Одоо хүн жишээлбэл таны VT Markets гэсэн одоо сайт руу ороод таны данс руу орлоо гэхэд таны арилжааны данс руу орох боломжгүй гэсэн үг. Тэгэхээр энэс сэргийлж ийм хоёр пассворд өгдөг. Гэхдээ энэ дээр адилхан пассворд хийж болно. Эсвэл өөрч пассворд хийж болно. Ерөнхийдөө бол ямар ч ялгаа байхгүй. За мэдээж би энэ пассвордаа зохиолоо. За мэдээж тодорхой хэмжээний шаардлага тавина. Тэр шаардлагыг хэдүүлээ биелүүлж пассвордаа бол зохиох ёстой. За тэгээд хамаг юм дууссаны дараа хэдүүлээ энийг чеклэн. Энэ доор байгаа дөрвөлжин боксыг чеклэн. By taking this box you hereby agree to following. Мэдээж энэ нь юу ярьж байгаа вэ гэхэлэр тодорхой хэмжээний брокер дээр данс нээж байгаа л бол тодорхой хэмжээний гэрийн дараагаар өсөх зурдаг тийм ээ. За тэрнтэй адилхан мэдээж хэрвээ VT Markets-тай танилцахыг хүсвэл энэчээ бүх мэдээллүүд нь байгаа манайхан ороод үзэж болно. За тэгээд энийг уншиж танилцаад бүх юм бүгэлсний дараа submit очоод арнаа. За мэдээж estimate time complete 3 минутанд хэдүүлээ болгосон байна. За тэгээд deposit now эсвэл ID verification хийж болно гэж байгаа тийм ээ. За тэгэхээр хэдүүлээ энэчнээс proceed to ID verification эсвэл deposit now гэсэн хоёр сонголт хэдүүлэнгийнх нь хувьд тулгарч байна. За хэдүүлээ энэчнээс шууд home гэсэн-тэй орж болно. За энэний дараагаар хэдүүлэнгийнх нь саяны нээгдсэн данс болохоор энэчээ байна. MetaTrader 5 ийм дугаартай данс. За тэгээд 0 USD credit balance. За тэгээд leverage нь 500 хязгаарч стандарт leverage 400 хязгаарч байдаг бол VT Markets дээр 500-аас доошоо leverage-үүдээс хойлж болно, өөрчилж болно. Эсвэл leverage-үүдээ бас хэсгэж болдог байна. За тэгээ мэдээж доор нь type стандарт STP гэдэг нь өөрөө дансныхын төрөл байна. За тэгээ сервер нь болохоор VT Markets Live 2 гэдэг сервер дээр хэдүүлээ арилжаа их нь байна. За хэдүүлээ мэдээж verification хийхин тулд яг энэ баруун дээдлийн буланд байгаа хүний зурган дээр дарах болно. Тэгээд verification status continue гэж байгаа. За энэ дээр хэдүүлээ мэдээж дарнаа. За тэгсний дараагаар verify now гэдэг сонголтын дээр дарах болно. За мэдээж identity verification гэж байгаа. За let's get you verified. За мэдээж энэчнээс хоёр сонголт гарч ирдэг. Continue on this device or continue on phone гэж байгаа. За мэдээж утсан дээрхээ сонгох юм бол энэ QR код гарч ирээд та энэ QR кодыг уншуулад эсвэл энэ доор гарч ирж байгаа линкийг копидж аваад утсан дээрээ дарж ордгоо. Тэгснээр та утсан дээрээ шууд иргэнийхэн үнэлэхнийхэн зургийг дараад явуулчих бас болдог. За тэгэхээр хэдүүлээ энийг одоохондоо ихсэлчихье. Минийх болохоор яг энэ нөтөн дээр байгаа. За тэгэхээр хэдүүлээ continue on this device гэж дарж орох болно. Data and privacy гэдэг нь өөрөө тодорхой хэмжээний мэдээж гэрээ байсан бол за таны хувийн одоо энэ мэдээллийг задруулахгүй гэсэн ерөнхий нэг юм зүйлсүүд байдаг. Тэгээд дээрэс нь давхар ийм privacy одоо нөгөө хүний хувийн мэдээллийн хуулиуд бас ирэхэд бол танилцуулж өгдөг. За мэдээж уншиж танилцсан бол тэгэхээр заавал уншиж танилцах шаардлагагүй л дээ. Гэхдээ уншиж танилцсан бол энэ боксыг чагтлаад хэдүүлээ continue дарнаа. Continue дараад за мэдээж first name гэд хэдүүлэнгийнхэн саяны мэдээлэл гарч ирээд өөрсдөө шалгах болно. За continue дарна. За мэдээж Mongolia тэгээд за хэдүүлэнгийнхэн сая ярьжсэн зүйл байна. Driver's license гэдэг нь мэдээж жолооны үнэлэх, ID card нь хэдүүлэнгийнх нь иргэний үнэлэх, за тэгээд residence permit гэдэг нь оршин суугаа хийхийн баталгаа, за тэгээд passport гэдэг нь болохоор мэдээж passport хэдүүлэнгийнх нь гадаад паспорт гэсэн үг. За энэ чинээс ID card-ыг хамгийн түрүүнд эхлээ сонгоно. За тэгээд continue хэдүүлээ дарцгаая. За мэдээж front side гэдэг дээр өөрийнх нь device-ын дээр байгаа юг ороод
сонгоод мэдээж апплодын яг гацаад байгаа юм бэ. За front side-ыг орууллаа. Дараа нь back side гэд хэдүүлээд дарчих болно. За downloads руу ороод 3 дээр дараад. За ингээд uploading уншиж дуусны дараа хэдүүлээ continue дарах боломжтой болж эхэлж байна. За continue дараад verification your personal information. This may take a few minutes. Please wait while we complete the check. За ингээд хүлээгддэг байгаа. За мэдээж та ингээд баталгаажуул та хийцээ. Тэрний дараа ерөнхийдөө за нэг 10-15 минут эсвэл хэрэв өдрийн цаг гарвал шүү дээ. Шууд баталгаажиж болдог. Тэгэхээр 10-15 минут ч юм уу эсвэл шууд баталгаажих нь хэдүүлээ ерөнхийдөө бол хүлээнэ. За хэсэг хугацаанд хүлээсний дараа хэдүүлэнгийнх нь verification completed гэж орж ирнэ. Verification completed. За энэ хоёр хэсэг хоёулаа баталгаажих ёстой. За тэгээд Meta 4, Meta 5-ын аккаунт баталгаажсан, deposit баталгаажсан, арилжаа хийх боломжтой болсон. Энэ дээр нэмэгдэж байгаа зүйл нь withdraw хийх боломжтой болсон гэж байгаа. За ерөнхийдөө бол ингээд хэдүүлэнгийнх нь хувьд баталгаажилт бүрэн боллоо гэж хэдүүлээ ойлгожулна. Ингээд та өргөжлүүлээд арилжаагаа хийгээд ашгаа татаад тэгээд татаавалта хийх боломжтой боллоо гэсэн үг. За одоо дараагийнх нь хэдүүлэнгийнх нь анхаарах ёстой зүйл нь өөрөө юу вэ гэхлээр мэдээж дансаа цэнэглэх. За дансаа хэрхэн цэнэглэх вэ гэдэг дээр хэдүүлээ анхаарцгаая. За мэдээж зүүн талын энэ хэсэг дээр зэсүүд дээр хэдүүлэнгийнхнүүд funds гэж байна. За funds дээрээ дараад deposit funds, withdraw funds, transfer between accounts, payment detail, transaction history гэсэн 5 сонголт байна. За мэдээж deposit хийхин тулд мэдээж deposit funds гэнэ. Withdraw нь болохоор хэдүүлээ мөнгөө татах аргачлалаа. За transfer between accounts гэдэг нь хэрвээ та нэгээс болон дээш данстай бол 1 2 3 4 данстай бол данснуудынхаа хооронд мөнгө шилжүүлээд байх боломжтой. Одоо жишээлбэл дотоод гүйлхий гэсэн үг. За payment detail гэдэг нь өөрөө хэдүүлэнгийнх нь хувьд бас ямар аргачлалаар буцааж татаавалта хийх юм бэ гэдэг мэдээллийг бас оруулж өгч болно. Харин ихэнх тохиолдолд өөрийнх нь deposit хийсэн картаараа ч юм уу аваад байх боломжтой байдаг. За тэгэхээр хэдүүлээ deposit funds гэдэг дээрээ дараад илүү жалчилгүйгээр эхэлцгээе. За мэдээж deposit funds start by depositing the desired amount into your account. Initiate the process. За мэдээж хэдүүлэнгийнх нь хувьд хамгийн минимум нь $50 байдаг. Дээшгээ бол хязгааргүй. Тэгэхээр хэдүүлээ мэдээж $50 гэдгээ оруулаад хийгээд үзэх юм. За мэдээж continue дарнаа. За $50 HSTP мэдээж хийж болдог данс гэх мэт. За одоо тэгэнгүүт deposit дээр дарсны дараа select deposit method гэж байгаа. Ерөнхий яаж deposit хийх юм бэ? Тийм ээ. За хэдүүлэнгийнх нь хувьд credit debit card recommended гэж байгаа. Ерөнхийдөө бол зөвлөдөг. Энэ дээр болохоор хэдүүлээ заавалчгүй Visa card хэрэглэж болно. Нөгөө талдаа хэдүүлээ энэ ч Binance USDT-ээр цэнэглэж болно. USDC Solana-гаар Ethereum-ээр USDC ERC 20 гэх мэт олон сонголтууд байгаа. Энд чи биткойн хүртэл байгаа. Solana дээр байдаг USDT дээр эсвэл XRP BEP2 гэх мэт байгаа учраас хэдүүлээ заавал айгадах шаардлага байхгүй. Тэгээд нэтээллэрээр Binance Pay-ээр тэгээд нэтээллэрээр тэгээд Apple Pay, Skrill гэх мэт зүйлсүүдээр хэдүүлээ цэнэглэж болох нь байна. За тэгэхээр цэнэглэхэд instant 24/7. За энэ нь юу гэж байгаа юм бэ гэхээр funds шууд орно. Тэгээд та нарт анхааруулж хэлэхэд зүгээр мэдээлэл болгож хэлэхэд манай VT Markets маань татхад мөнгө шууд орж ирдэг байна. За тэгэхээр хэдүүлээ continue дарцгаая. Мэдээж Visa card сонгосон юм чинь хэдүүлэнгийнх нь хувьд Visa card-ныхын мэдээллийг заавалжгүй оруулж өгөх ёстой байдаг. Тэгэхээр хэдүүлээ мэдээлэлээ оруулнаа гэж байгаа. За тэгэхээр
pay to account. За мэдээж энийг мэдээж өөрийнх нь данс. За тэгээд amount voucher гэдэг нь ерөөхдөө бол ирэх байдаг шүү. Манайхаа. За тэгээд pay now гэдэг дээр дарна. За тэгэнгүүт мэдээж хэдүүлэнгийнх нь хувьд уншиж байна. За мэдээж энэ хэсгийг заавалчгүй блөрдөх шаардлагатай. Та нарт харуулмаар л даанч чадахгүй нэ. За тэгэхээр энэ ч мэдээж хэдүүлэнгийнх нь ойлгомжтой зүйл нь card number гэдэг нь хэдүүлэнгийнх нь хувьд нэг харагддаг. Ярай л дэндүү нэг урт код байдаг да, нэг дугаар. Тэр дугаарыг хэдүүлээ заавал энэ ч оруулж өгөх ёстой байдаг. За төрүүлээгээр би ч гэсэн өөрөө оруулж ин тийм ээ. За мэдээж болсон. За мэдээж expiry date гэдэг нь картны дуусах хугацааг нь оруулж өгөх ёстой. MM гэдэг нь болохоор хамгийн түрүүнд хэдүүлээ сарыг нь оруулж өгөх ёстой байдаг нь байна. За сүүлд нь YY гэдэг нь өөрөө хугацаа дуусах оныг нь оруулж өгдөг байх нь байна. За хэдүүлэнгийнх нь бол заавал 2027 гэж бичиж байх шаардлагагүйгээр зүгээр 27 гэж бичиж болно гэсэн үг. За мэдээж CVV дээр хэдүүлэнгийнх нь хувьд Social Security Number гэдэг ч юм шиг одоо нэг тийм зүйл байдаг. За тэгэхээр CVV дээр хэдүүлээ картных нь ард байдаг 3 хоорондтой тоо байдаг. Одоо жишээлбэл 333 ч юм уу 334 ч гэдэг ч юм уу одоо нэг тийм 3 номертой CVV гэсэн зааж өгсөн карт байдаг. За тэгэхээр хэдүүлээ мэдээж тэр кодоо оруулна. Дараа нь хэдүүлээ мэдээж энэ картнаасаа дахин цэнэглэх бол save the card for next purchases гэж хэдүүлээ гэдэг нь өөрөө дараагийн удаа цэнэглэлт ч юм уу эсвэл худалдаа авалт хийхдээ энэ картыг таниулах, сануулгах гэсэн сонголт байгаа. Энийг хэрвээ дараагийн юм дээр хэрэглэх бол чек хэдүүлдэ чинь тэгсний дараа хэдүүлээ мэдээж deposit дарна. За ингээд та VTG Markets-ийн дансыг маш амжилттайгаар нийлээ. Бас дээрэс нь маш амжилттайгаар цэнэглэлээ. За одоо мэдээж баланс нь $50. За хэдүүлээ одоо live дансаг хэрхэн Meta 4, Meta 5 гэх платформ дээр яаж оруулах вэ гэдгээ хэдүүлээ харцгаая. За мэдээж энэ пэйж одоо мэдээж хэдүүлээ цэнэгэлсэн юм чин нийцсэн юм чин ямар ч шаардлагагүй. Гэхдээ таны гол анхаарч цээжилж авах ёстой зүйл чин өөрөө энчээ байгаа дансны дугаар байгаа шүү. Энийг манайхан анхаараарай. За VT Markets-ийн дансыг хамгийн түрүүнд одоо Meta 4, Meta 5 дээрээ яаж хэрхэн бүртгүүлэх вэ гэхээр энэ доотлын хэсэг дээр дарж болно. Тэгээд логин гэсэн хэсэг дээр дарж болно гэсэн үг. Энэ дээр ингэж дарахгүй гэж байгаа бол file тэгээд login to trade account гэдэг дээр дараад орж болно. За мэдээж энэ дээр та өөрийнх нь дансныхын дугаарыг оруулж өгнө. Бисээ копидод авцсан. За тэгээд энэ ч мэдээж та хамгийн сүүлд одоо өөрийнх нь сайтн дээр пассвордаа үүсгэснийхэн дараа данс нээж байгаа үед хамгийн сүүлд нь пассворд нэгсэн. Яг тэр пассвордыг та энэ ч оруулж өгөх ёстой байдаг байгаа. За би өөрийнх нь пассвордыг оруулчлаа. За хамгийн гол анхаарах ёстой зүйл нь VT Markets demo гэх мэт одоо серверээ та өөрөө сонгож өгнө. Одоо жишээлбэл миний серверөөрөө 2 дээр байсан бол хэдүүлээ 2 дээр сонгоод окей гэдгээ дарнаа. За мэдээж манай чарт маань одоо ингээд унших ёстой. За тэгээд incoming mail гээд хэдүүлэнгийнх нь хувьд данс маань ороод ирсэн байна. Мэдээж серверийн ерөөсөө ямар ч тийм интернетийн алдаа гарч ирээгүй. За тэгээд мэдээж нэг юм хасах заашдаг тийм зүйл бол болоогүй. За хэдүүлээ мэдээж трейд рүүгээ дарахлаар хэдүүлэнгийнх нь цэнэглэсэн $50 яг энэ харагдаж байна. За тэгээд equity free margin гэд ороод ирсэн. За хэдүүлэнгийнх нь хувьд ингээд дансаа хэрхэн цэнэглэх вэ? Дансаа хэрхэн одоо нээх вэ гэх хичээл одоо ингээд ороод дуслаа. За тэгээд VT Markets-ийн төлөөлөгчийн газраас та хэдий энэ бичлэгийг зааварчилгаагаар оруулж өгсөнд маш их
байна. За тэгээд дараагийнхын бичлэгээр хэдүүлээ дахин уулзцгаая. Зөргөө байлаа манайхан. Баяртай.